За тэгэхээр нөө хилцүүлгийн явц болоод хууль батлагдах юм байна гэхээр ингээд импортч компаниуд ч ингээд өмнөх үеийнхээс бор 7 дахих оруулж ирээд шүү дээ. За энэ ихний асуудал нь. За хоёрдугаар нь нөө лабораториос дахин асууч. Тэр одоо цаанаас солонгос улс хаанаас ч ингээд орж ирж байгаа улсуудаас бодвол тамхины одоо шинжилгээнийх нь одоо бичвэрийн тамд ирж байгаа шүү дээ. Танаа лабораторид хэр зүрдээ? Яг таард юм уу? Зүрд юм уу? Гэдэг ийм асуулт. Одоо ингээр ярих юм бол импортлж байгаа одоо Казахстанаас тамхи орж ирж байгаа бол тэр тамхинд дагалдаж ирж байгаа шинжилгээний бичиг нь танаа лабораторийн шинжилгээний бичигтэй хэр зүрд юм бэ гэдэг. Зөрүүл яад юм бэ гэдэг асуудал. За микрофон 3. За жижиг гүшүүнд баярлалаа. Тэгэхээр яг энэ их асуудлууд одоо анхны ажлын хэсэг 2024 онд байгуулагдсан. Тэгээ бид нар аль болохын шуурхай асуудлыг шийдэхгүй бол үнэхээр юм зах зээлийн юугаа хараад татвар тавих гэж чинь, хориглох чинь гэдэг одоо нөхцлөөр энэ импортлогч нөхдүүд бол импортын бүтээгдэхүүнээ нэмээд ингээд татаа авалтаа хийчт юм байл юм. Гэхдээ одоо ч гэсэн бид одоо ингээд хилцүүлгээ эхэлж гин улсын хурал дээр бас улс төрийн нөхцөл байдлаас болоод энэ хуулийн хилцүүлэг бол багагүй хугацаагаар хойшлогдсон. Бид нар бол одоо нэг хоромч гэсэн алдаж болохгүйгээр энэ хуулиа хилцээд сайжруулах зүйлсээ хийгээд тэгээ хэрэгжилтээ ч гэсэн одоо шуурхай хийх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол бид нар хууль ярьсаар байтал нөгөө хэрэгжилтийн хугацаа өөрөө хойшлох тусам үр нөлөө буурчдаг. Бидний хийж тооцоолж энэ зохицуултуудыг орж ирсэн тооцоол бүгдээрээ гаччихсан учраас энэ дээр бас цаг алдалгүй энэ зохицуултуудыг хийгээд хэрэгжүүлэх ажил дээр бид нар бас анхаарах хэрэгтэй байгаа гэдэг энийг бас дэмжээсэй гэж хүсэж байна. За гайлаас тэгвэл нэлтээр харуулж. Микрофон 2. Микрофон 1. Нэг үү? Микрофон 1. Галийн төлөв урдан дээр сэрэнжимд. За манайх бол бүгдээр ингээд шинжилж байгаа. За янз бүр тамхин дээр бүх никотины агуулмжийг тодорхойлдог. За электрон тамхин дээр электрон одоо энэ тамхин дотор байгаа найрлагын бүрэлдэхүүнд нь байгаа одоо органик уус хөвчүүдээс гадна никотины одоо процентыг тэмдэглэдэг. За энэ дээр бол ямар нэгэн одоо зөрсөн одоо ийм асуудал гараагүй. Урд нь бас нэг тамхины дээр үед одоо би энэ гайлын лабораторид бол одоо 28 жил ажиллаж байна. Тэгэхээр энэ урд нь бол одоо бас ийм янз бүр тамхи буруу одоо никотин зөрсөн асуудал орж ирсэн. За энэ дээр бол одоо нөгөө хуурамч тамхи орж ирэх бас ийм юм гарч ирсэн учраас никотины агуулмж, бохны агуулмжаар бид нар хянах боловцоотой байдаг. Тэгээ манайхаар бол зөрсөн асуудал байхгүй гэсэн.